бидний амьдралд сэтгэл зүй хамгийн чухал гэдгийг хэд хэдэн зүйлээс ойлголоо. Тэгэхээр нэгдүгээр бизнес хийхэд сэтгэл зүй маш чухал. Хоёрдугаарт за ингээд тэмцээн уралдаанд оролцож байгаа багийн спорт ч юм уу одоо юу гэдэг ганцааршин төрөлж байсан ер нь спортын үедээ тэмцээн уралдаанд ороход сэтгэл зүй бас маш чухал байдаг. Тэгээ ингээд ажил, карьер, амьдрал дээр ч гэсэн сэтгэл зүй маш чухал байдаг. Хүнтэй харилцсан ч гэсэн сэтгэл зүй бас маш чухал байдаг тийм ээ. Хөдөлгөөнд оролцож байгаа яг ингээд машин барай явж байгаа ч гэсэн сэтгэл зүй маш чухал байдаг. Энэ дээр өөрийгөө контролдож сурах энэ ур чадвар одоо бүр зайлшгүй хүн болгонд хэрэгтэй асуудал байгаа тийм. Тэгээ нэг бүх зүйлсээс ингээд олж харж болж байна. Тэгэхээр энэ дээр одоо зөвхөн миний олж харснаар маш олон хүмүүс сэтгэл зүгөө баг хэрэггүй шахуу амьдралын хэм юундаа одоо хэрэгцээнд бол ингээд оруулахгүй байна. Энээс олж алдчих юм маш олон хүмүүс.